Өглөөний мэнд Венец хотоос мэдчилж байна. За манай буудлын өглөөний цай иймэрхүү. Буудал маань гаднаасаа ингэж харагдана. 3 хоттой зочид буудал байсан. Одоо би Гранд Канал руу явж байна. Би өчигдөр Тревисогийн онгоцны буудал дээр буугаад Венец ордог экспресс цусан. Яг эцсийн буудал дээр нь буугаад 15 минут алхаад зочид буудал дээр ирсэн. Одоо болохоор 5 минут алхаад Гранд Канал дээр ирсэн байна. Гранд Канал нь болохоор хотын гол зам бөгөөд завь усны автобус, усан такси явдаг сувг юм байна. За би сайн нөгөө хажууд байсан. Гүүрэн дээр гараад ирсэн байна. Энэ яг хажууд нь тусаадсан. Барилга бас гоё юм билээ. Юу юм болоо? Энэ од гэсэн. Боломжны 8 минут нэмэрсэн байлээ. Энд дандаа л нөгөө нэг ресторан болон хотелууд байлээ. Нөгөө автобусны яг эцсийн зогсоол болохоор нээс цааш автобус явах боломжгүй. Эдийн тавар айгуух үйлчлэгээний газар гэдэг юм лээ. Бисаа энэ зүгтээс авлаа. Өөрөө хөнх юм байна. Тэгтээ одоо замгүйх хачаат болчихвол явхад дараа гэж бодоод. Яа нэг юм хөө. За миний хамгийн ихний газар Санта Мариагийн сүм байгаа. Энэ сүм рүү явах замд Пьетро Ломбардогийн бүтээсэн хаалга таард юм байна. 15-аас 16 дугаар зууны үед баригдсан гэсэн. Яг хотын төв рүү явах замд байдаг болохоор хүмүүс энд зогсож нэлээх зураг авалт юм байна. Венецийн гудам нэлээ нарийнхан санагцсан. Гудамныхаа хоёр талаар дандаа үйлчлэгээний байгууллагууд байд юм лээ. Хүмүүс тавтай явж байна. За энэ сүм бол Праригийн Геге Мариагийн базилика. 1700-аад оны үед баригдсан. Хүмүүс бол бас бүжгэндэг л газар байна. За одоо татгшаа нь орж үзье. Одоо Риалто брижийнхээ ойролцоо энэ бомб дээр ирээд юм. Тэрээсээ гоё зав байна. Чадвал ийм завинд сунаа. Ийм завинд ихтэй үнэтэй юм байна уу? Сая бороо ороод хүмүүс заваа хураад тийм бүтээчих. Барилгууд нь бол нэлээд хуучин юм аа. Гэтэ тэрийг хуучин гэхгүй. Сая зарим нэг ресторанууд харсан ч юм уу бараг л нуурж унах чага барилгаа нийт хурдан ресторан. Тэгээд бүр тоосго моосных нь шавар мавар нууцсан. Гэтэл зүгээр цагаан бүтээлийг үзэл. Тэгээд тэр нь одоо гоё. За цаг 12 болсон гээд хонх дуурч юм. За би зорьсон газартаа ирсэн.
Rialto Bridge. Амар хүнтэй. Очиндоо. Холоос л ингэж харагдчихээн. Брижин дээр гарангуут ингээд гурван тал руугаа ингэж харагдах юм байна. Эндээс болохоор нөгөө тал нь энэ бол дүүрэн л дэлгүүр байна. Sorry. Нөгөө тал руугаа болохоор ингэж харагдчихээн. Дэлгүүр бахан ресторан. Хөнгүү газар болтгоо ганц шиг их боломжтой газар юм. Таалттай дэлгүүр юм. Миний бүр хөөс гоож чинь өөр ямар халуун байна. Яа гаднах хуцаа тайлхаас хүн зураг авахлахад гоё юм болов гэж бодоод энэ хуцыг өмсөж харсан. За, Сан Маркогийн талбай дээр ирсэн байна. Энэ нь болохоор Венецийн хамгийн том талбай юм байна. Ихэнх арга хэмжээнд зохиогддог. За, энэ П хэлбэртэй ийм барилга байна. Яг нэгэн жигстэйгээр харагдаж байна. Тэгээд энэ болохоор Сан Маркогийн хонхот цамхаг гинэ. Анх 9-р зуунд баригдчихсэн. Тэгээд хэд удаа сэргээн засварлаад 1902 онд бүр нуурж онсныхан дараагаар шинээр барьсан гинэ. Хонх бол одоогоор дуграагүй байна. 98.6 метр өндөр гэсэн. Тэгээ энд болохоор бас юу вэ? Зурагны бүүт байна. Бүүт ч гэжтэй зураг авахулж болох юм байна. Энд зураг авах доо. Хай. 10 евро гэсэн. Тэгээд би энэгээр зураг авахлахаар шийдсэн. Тэгээд зураг авахулчаад харуулъя. Энэ сте гоё авч хэлээ. Уг нь ингээ хосоороо ирээд зураг авахулсан бол сте гоё ш. Зураг авахулаад угаалгацсан ийм гоё зурагтай боллоо. Энэ ах бол үнэхээр мэрэгжлийн юм байна. Зүгээр 3 дарахад 3 зураг нь бүр 3 амар гоё. Зайлшгүй сонгосон чи би бүр сонгож чадахгүй. За хурдан сонгороо хэрэн. За энийг сонгоо гэл энэ зургийг сонголоо. За энэ Сан Маркогийн сүмээр нь орох гэсэн чинь 2 цагаас нэмгэнэ. Тийм болохоор арай орж чадахгүй юм. Гаднаас нь хараад. Нэрийн хийцэл нь бол нэр үнэхээр гайхалтай юм. За энд болохоор нөгөө хонхот цамх маань мэдчихэж байна. За Dodge Palace-ын гадаа ирсэн байна. Dodge ордон. Тийшээ болохоор Сан Марко Palace. Тэр цаана болохоор нөгөө хон харагдчихэв. За энэ нь болохоор 1700-аас 1797 оны хооронд хотын захиргааны байр байсан гинэ. Тэгээд Dodge гэдэг удирдагч нь өөрөө бас амьдардаг байсан юм байна. Тэгээд Dodge Palace гэдэг Dodge ордон гэж нэрлсэн юм байна. Тэр цаана болохоор нэг гүүр байгаа. Тэр гүүрийг очиж байгаад харуулнаа. Тэр бас сонирхолтой юм байна. Энэ нөгөө Dodge ордон. Тэгээд энэ болохоор гүүр нь санаа алдалтын гүүр гэж нэрлэдэг гинэ. Яагаад гэсэн бэ гэсэн чинь шин шоронтой Dodge ордныг холбохын тулд энэ гүүрийг барьсан. Тэгээд шоронгийн хоригдлууд нэг юм цонхоор нь сүүлийн удаа Венецийг хараад санаа алддаг байсан учраас санаа алдалтын гүүр гэж нэрлсэн гинэ. Тэгэхээр энэ барилга нь одоо шорон байсан л гэсэн үг юм шиг байна. За Dodge ордондоо ороод ирсэн. Дотроо ийм
дөрүүлчин талбайтай юм билээ. Тэгээд энэ хоёр хос айгу хөөрхөн. Бараг би гол дүр юм шиг, энэ хоёр л энэ бичлэгний гол дүр юм шиг. Энд хүмүүс айгу бахтай. Тикет нь 30 евро байсан болохоор нэг олон хүн орж ирдэг юм билээ. Тэгээд утасныхаа хөлийг гаргаж аваад бичлэгээ хийсэн. За энэ Дожи ордон нь анх 9-р зуунд модон бүтцтэйгээр баригдаад тэгээ яг 14-р зуунд одоогийн энэ харагдж байгаа шиг готик хэв маягийн чулуугаар баригдсан юм билээ. Таацны хийцэл нь бол нэр үнэхээр гоё харагдчихжээ. За энэ ордны үзмрүүд нь болохоор 4 хэсгээс бүрддэг юм билээ. Эхнийх нь болохоор ордны дотоод тогтчлт гээд дандаа ийм ханаараа дүүрэн зурагтай, таазаараа дүүрэн зурагтай ийм өрөөнүүд байсан. Энэ нь болохоор зочдыг хүлээн авдаг өрөө, хурал хийдэг өрөө гээд энэ дандаа ийм том танхимууд байсан. We put in the grave because we didn't want them to take over, becoming the only ruler, and they could. Энэ зураг болохоор Венецийг ивент тэтгэгч Гиге Марк юм байлээ. Тэгээд түүнийг ийм далавчтай арслангаар дүрсэлдэг гэсэн. За дараагийн хэсэг нь болохоор зэвсгийн сан гэсэн. Энд дандаа дундад зууны үеийн зэр зэвсгүүд, хоёрог дуулга гэх мэт иймэрхүү цэрэг дайны зориулалтад ашиглаж исэн иймэрхүү үзмрүүд байдаг юм билээ. За дараагийн хэсэг маань болохоор санаа алдалтын гүүр байсан. Энэ гүүрээрээ дамжаад шорон руугаа шууд ордог юм билээ. Энэ хоёр тал руугаа харсан цонхтой. Энэ цонхоор нь харахаарыг Венец харагддсан билээ. Гэт наагура торон хаалттай ер нь л жоохон эвгүй санагдсан. Thank you. За би хайжгаад ийм цонхоор нь усан зам харагддаг ресторан олсон. Тэгээд ороод мэдээж local dish болох спагетти карбонара захиалсан. За энэ нь болохоор бидний одоо гэртээ хийж иддгээс арай илүү чизтэй. Ер нь бол амар их чизтэй санагдсан. Тэгээд энэ ресторанд би ингээд ганцаараа байсан. Цонхоороо ингээд завь хараад жоохон enjoy хийсэн.
За дэлхийн алдартай брэндүүд байдаг Венецийн гудмаар явсан. Нэг давхурт нь гоё дэлгүүрүүд байгаад хоёр болон түүнээс дээш давхурт нь хүн байдаггүй, ер нь ашигладгүй юм шиг харагдсан. Цонх мохон нэвтэрсэн. Гэтэ тэг яах вэ? Нэг давхар нь л гоё байгаа юм чинь. Зя. Ерөнхийдөө өнөөдрийн аялал ингээд дуусч байна. Одоо нэг десерт болоод идчихвэл тэгээ боллоо. Нөө хоол идээд араас нь шууд десерт идэж чадаагүй. Тэгж идэж сураагүй болохоор чи ядаж жоохон алхаж байгаа. Жоохон хоолоос ингэж чад араас нь десерт идэ гэж утсан. Тэгээ би сая гудмаар алхаж гад энэ кофе шоп руу ингээ хальт харсан чинь л нэг залуу гарч ирээл намайг хөтөлж яваад оруулсан. Тэгээ ороод надаа хамгийн үнэтэй явах юм аа, хамгийн үнэтэй чизкейкээс санал болгоод өсөөн. Тэгээд амт нь бол нэг амар гоё байгаагүй. Гэтэ давгүй байсан. Энэ далж байгаа хүн бол босс нь хүн хөтөлж оруулдаг юм 2-3 залуу гаднаа ойлголт юм байлээ. За одоо 5:30 болж байна. 9:49 нэслэлтэй. Тэгээд эсвэл замдаа таарсан нэг замны жолоочоос онгоцны хотоосон суух буудлын руу очивол хэдэ гэж хэлсэн чинь 100 евро гэнэ. Хэрэн заа гэж удаа 5 минут алхаар шидлээ. Тэгээд би тэр очих газрынхаа нэрийг сайн мэдэхгүй. Энэ газар руу Санта Лукия гэсэн чинь өө чи Санта Лучия. Санта Лучия гэж сонссон чинь амар танил. Санта Лучия гэдэг газар хэлсэн байх штэ жинхнээсээ. Тэгэл за одоо энэ гүр гарч байна. Би алхахаар шидэд. Бас аваа хөрх алхлаа шүү. Миний нөгөө буудлын нүүрэн талд байсан газар байна. Энэ сүм юм бэлээ. Гэхдээ одоо ажиллахгүй байна гэсэн. Тэгээд энэ хаваасаа нэг завны богинохон аялал сууж үзэхээр боллоо. Амар хоёр саналны голон сэрсэн. Ma, scusa, ma Adri cosa sei nato? Sei morto il cane, Adri, che sei... Lasciare il parecchio aperto, brutti problemi. За миний сүүлийн хамгийн сүүлийн мэслэлээ. За би аэропорт руу явахдаа хурдын галт тэргэнд суусан. Хурдын галт тэргэн гоё юм бэлээ. Тохилог хоёр давхар, би хоёр давхарт нь суусан. Тэгээд дамжаад автобусанд суусан. Би яг Тревисогийн онгоцны буудлынхын гадаа буугаад тэгээд Венеци аялал дууссан. Стай сайхан аяллаа, гайхалтай хотелаа. Баярлалаа Венец. Аэропортоос трен суусан. Жоод надад
Тэгээд одоо метронд зөвхөн 24 цент шиг боломжтой 8 евроор тикет авсан. За 2 минутын дараа хүмүүс метронд явна.